Одоо чинь болж байна. 7 ингээд үхээд сэрсэн чинь 8 бүр инчээс амар аз жаргалтай. Би юу ярих вэ гэснэ? Горыг санд тавьчих гээд өөр юу ярих вэ би? Би горыг маф гэж бодож байна. Жохон аимхал маф байна. Үнэхээр аимхай маф байна. Яаж ингийн иргэнлэг байхаа би бас мэддгүй маа. Тоглогч номер 3-т маш том баяр хүргэмээр байна. Маш гайхалтай жүжиглэх юм байна. би бол 8-ыг болвол юу гэж бодож байна. Тэр бүр илт нэг Хинтэн ч битгий итгээрээ. Хинч ингийн иргэн биш. Хинч маф цагдаа биш шүү. Бүгдээрээ дор бүрнээ ухаантай нэг. Одоо төглөө болъё. Ингэснээр хотод өглөө болж тоглогч номер 1-ээс эхлээд 1 минут явлаа. За хотынханд бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. Тэгээд хамгийн ихэнд ярих гэж байгаа болохоор бас ярих олигтой юм алга байна. Бусд хүмүүсээ ажиглыг харъя гэж бодож байна. Дараагийн шөнөгийг хүлэе гэж бодож байна. Эргэн өнөөр цагдаатай маш сайн тусалж оролцсон гэж хувьдаа бол бодож байна. Тэгээд цагдаа нь маш сайн ажиллаарай. Сэжигтэй байгаа өмнөх тоглолтууд дээр айгуу тийм сэжигтэй үйлдэл гаргадаг хүмүүс эртхэн чеклээд яваарай. Магадгүй намайг чеклэж болно шүү. Баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 2. За өглөөний мэнд ингийн иргэн авсан. Тэгээд яг нөгөө эхнээсээ ингэж ярьж байгаа учраас бас ярих юм алга. Тэгтээ цагаан талаа ялуулж цагдаа нар нэргэтэйгээ гоё ажиллаж цагаан тал нь ялаасай л гэж бодож байна. Тэгээд бага ярьлаач гэдэг юм уу те цөөхөн юм хэллээ гэж сэжигтэй гэсэн үг биш шүү. Баярлаа. Баярлалаа. Тоглогч номер 3. Тоглогч номер 1, 2 бол миний хувьд хангалттай ирсэн гэж үздэг юм. Хоёрыг чеклвэл яг чеклж болох юм. Гэтэ ямар ч тач ер нь бол амар олон хүний чеклээд өгөөсэй ингэж өгөөсэй гэж хүмүүс нь толгойг эргүүлээд шаардлага байхгүй болоо гэж бодож байна. Зүгээр яг түрүүний ярьдаг юм аа л яриа зүгээр яг хин сэжигтэй вэ яаж ийн тэрага чеклэл ер нь бол аль болох зөв хүний чеклээд чеклүүсийн ингэрүүдүүд нь ч гэсэн айгу ухаантай тогснараа дээр юм болов. Тэгэхгүй бол тэ ингэж тооны ухаанаа бид нар айгу алдаад байгаа шүү дээ. Энд ч одоо 2 цагаан тал 2 хар тал ч юм уу 3 цагаан тал 3 ингэ 3 хар тал ингэж үлдэх юм бол ер нь бол хожигдох болохоор угаасаа тэгээд тооны ухаанаа сайн бодож авахгүй бол одоо тавлаа үлдсэн байлаа гэхэд нэг эрсдэлтэй алхам хийчихэл юм бол дөрөөл бол хожигдчихно. Тэгээд бусдынхаа яриаг сайн сонсож байгаад юун сэжтэй тэрийгээ яриад тэгээд хоорондоо зөвшөлтөд явцсан дээр юм болоо гэж бодож байна. Би бол ингийн авсан байгаа тоглогч номер 10-ыг ер нь бол сайн яриасаа гэж хүсэж байгаа. Яг л хамгийн сүүл цуудалж байгаа хүмүүсийн яриаг сонсож байгаа сүүлд дүгнэлт хийх болохоор сайн яриасаа гэж хүсэж байна. Хаагуур тэгээд бас эрсдэлтэй тоглогчид зөндөө байна. Тэгээд цагаан талаа айлуулахыг хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 4. Би ингийн иргэн авсан байгаа. Уусаал ингийн иргэн авдаг гэж. 1 2 3 мэдгүй надад гурлал ингийн иргэн юм шиг санагдлаа. Тэгээд бүгдээрээ л ингийн иргэн юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд тийм байх боломжгүй л дээ. 8 жоохон сэжтэй санагдаад байна. Гэтэ сайн мэдгүй байна. Баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 5. За тоглогч номер 5 байна. Тэгээ ингийн иргэн гэдэг өдөр авсан байгаа. Тэгээ 5 номерын судал дээр бол агиох баяртай байгаа. Яг гэхээр хоёр талыг нэгээ ингээд бүтэн харж чадчих байгаа. Тэгээ жишээлх юм бол 4-өөс очих юм бол цаатлын 3 харахад бас хайрцангуй бэрхэд нь штэ. Тийм болохоор 5 дахь сусандаа баяртай байгаа. Тэгээ техник дөрөв бол ер нь их амар тийм сэжигтэй юм бол ерөөсөө бол таарсангүй. Ер нь л айгу дагуу ирсэн байгаа. Тэгээд ер нь дараач өдрүүдэд тэр минутаа туслаа айгу сайн гэж удаа өөрийгөө бодож байгаа. Тэгээ яагаад вэ гэхлээр маф авсан бол яг тэгсгээл яриагаа бид тусаж болно л доо. Яг нэг тийм байсан юм байсан гэл нэг маф авсан бол тусаж болно. Харьцангуй олон яриад байгаа нь өөрийгөө ингийн гэдэг нотлох гээд байгаа юм шүү гэдгийг хүмүүс ойлгоорой гэж хүсье. Тийм. Тэгээд 3 яриа дагуу болцсон. Тэгээ 4 үйл ялах сэжигтэй байлаа. Тэрнээс бол гайг байлаа. Тэгээ би өөрөө ингийн байгаа. Тэгээ цагдаадаа энийг чекл тэрийг чекл гэж нэг тийм зөвлөгөө өгмөр байна. Тэгээс тийм цагаан талууд өвчиж хар тал ялдаг болохоор яг ингийн иргэн ингээд өөрийнхөө өхлийг амар үн цэнтэй эсвэл өөрийнх нь яриа болгоныг амар үн цэнтэй байлгаасаа гэж хүсэж байна. За тоглогч номер 6 байна. Надаа нэг сэжигтэй ганц хоёрхан хүн байна. Гэтэ одоо хэлмээргүй байна. Дараагийн тойрог дээр юу гэж ярихын сонсож байгаад хэлэж бодож байна. Тоглогч номер 2 миний хувьд арай гайгүй юм болов гэж бодсон. Ярьсан яриа нь ер нь л иргэнлэг санагдсан. Тоглогч номер 4-ийн хувьд болохоор нэг бас иргэнлэг санагдсан гаргасан үйлдэл гэх юм уу. Бас гарах хэлсэн ганц хоёр хүн үгнээсээ болоод. Тоглогч номер 3 дээр би баг зэрэг сэжиг байгаа. Гэхдээ
Тогш номер 4 5 болохоор надад зөрөлдөөд нь штэ. Иргэн гэж хараад байгаа. Би бол жоохон мафлаг гэж хараад байгаа. Тэгэхээр эндээс нэг юм гарч ирэх байх. Хоошоо болохоор би тогш номер 8 зүгээр байгаа байдлаар нь хараад бас нэг жоохон тиймэрхүү байгаад байгаа юм болоо та гэсэн сэжиг байна. Тогш номер 7 дээр гайгүй байх магадaltaй болов. Тэгээд цагдаа нөөрэ мэдээ чеклээд зөв хүн олоосаа баярлаа. Баярлалаа. Тоглогч номер 7. За энгийн эргээ авсан байгаа. Гэхдээ ингэж ярихаараа яг тоглогч номер 6 өөрөө бас айгүй жоохон тийм барьцгүй төрлийн тоглогч байхгүй. Тэгээ миний хувьд болохоор би яагаад ингэж цагдаатай банк тэрийг чеклэрээ энийг чеклэрээ гэж хэлээд байдаг вэ гэхээр би ингэж цагдаа авчаараа хүмүүс тэгэж хэлээд тахаар надад илүү туслаад байдаг байхгүй. Яг энэ хүн энийг сэжиглэж байгаа юм байна да. Эднээс энийг сэжиглэж байгаа юм байна да. Тэгэхээр энийг чеклэлсэн зүг байхаа гэж бодоод би дандаа тэгэж хэлээд байдаг байхгүй. Тэгэхээр миний бодлоор болохоор одоо шинэ хуучин гэж ялгалгууд миний хувьд тоглогч номер 2 болон 10-ийнхаа аль нэгийг чеклээд өгчвөл энэ хоёр хүн ингэж уул нь гайгүй ярдагч гэсэн жоохон тийм барьцгүй төрлийн тоглогч нар байхгүй. Ингээ юм олж долооход жоох хэцүү байдаг. Тэрнээсээ гадна бас тоглогч номер 3 надаа одоо бас жоохон маф шиг санагдаж байгаа. Тоглогч номер 3-ыг цагдаа чеклээд өгчөөсэй гэж бас айгүй хүсэж байна. 8-ийн яриаг одоо айгүй сайн сонсомоор байна. Тэгээд ихний яг тоглогч номер 1 болохоор яг олоход ингэдэм байл л да. Энгийн эргээ авчхаараа ингээ шууд хүмүүс рүү дайраад энэ маф байна гэдэгтэй амар ихтгэлтэй тоглоо явцдаг. Харин маф авчхаараа яах вэ гэж яриагаа нэг худлаа дундуур нь гэж гал бодцоод яриад идэм байл л да. Тэгэхээр тэрүүгээр нь анзаарч гад олчих байх гэж бодож байна. Харийнхаа хүмүүс яриаг сонсъё. Намайг тайван байсан чалчихын. Тэгээд сандрахаар чалчихын. Ер нь нэлээх сэжиглэгддэг хүн тий. Тэгээд тоглогч номер 1 2 аягүй дайггүй санагдсан. 3 4 аягүй сэвтэй байлаа. 5-ийн хувьд бол хизээч мэддэггүй. 5 6 хоёулаа. 7 яран төрөксөд ирэхэр бүр угаасаа хурдан ярддаг. Тэрнээсээ хурдан ярихаар илүү сэжигтэй болчдөг. Тийм тэгээд 9-д угаасаа идэхгүй 9-ыг хамгийн дөрүүлээд чеклсэн баг энгийн иргэдтэй маш ашигтай болоо гэж бодож байна. Тэгээ 10-ыг бол сайн мэдгүй байна. За баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 9. За баярлалаа. Яг альмаг хэлдгээр чеклүүлмээр байна. Энэ тоглолтын хамгийн нандин үнцэндээ дөрвөлөх энгийн иргэнийг авсан. Цагдаа нартай амирх одоо цагдаа болон бусад иргэдтэй амирх туслаад анх удаа цагаан талаас хожиж үзмээр байна. Тэгэхээр яг нэрээ эргэлзэлгүйгээр над дээр шууд чеклээд өгөөрэй гуйж байна. Тэгээд хэрвээ чеклээд угаасаа энгийнэрийн гарч ин тийм болохоор бас хамгаалаад гоё тоглоороо шууд яарч өгмээргүй байна. Цагаан талаас нэг удаа хожиж үзмээр байна. Би хоёрын хувьд бол айгүй хэрэгэлцдэг. Яг ямар юу авсан нь бол мэддэггүй. Би гэхдээ бас 7 дээр сая эргэлзээд хэлсэн. Ягаад гэвэл хитрхи өөртөө ихтэй болчдөг. Ямар нэгэн дүр авахаараа энгийнэрийн багтаа бол ерөнхийдөө жоохон эргэлзээ толгойн эргээд байдаг гэсэн бол дүр авахаараа шууд шулуухан өөртөө амар ихтэй болчдөг гэдгийг анзаарсан. Тэгэхээр 7 дээр бол яг хөө чек гэхгүй гэхдээ рисктэй шүү. За бүгдэнд нь амжилт төсөө сайхан тоглолцгоё баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 10. За өглөөний мэнд. Миний бодлоор болохоор би нөгөө нэг юу цагдаатай хандж хэлэхэд эхлээд нөгөө нэг бас сайн олддгүй ойлгомжгүй үедээ төрүүлээ чеклээсэ гэж бодож байна. Тэнд нь болохоор миний бодлоор 2 тэгээд 6 9 тэгээд тийм 7 ч бас за яг 7 2 6 9 гэхдээ би тэр цэма 9-ийг илүү чеклээсэ гэж бодож байна. Тэгээд тэрний дараагийн шинэ 2 бол бас чеклэх зүгээрх гэж бодож байна. За тийм л энэ за баярлалаа. Баярлалаа. Хотод шинэ олъё. Энэ үед зөвхөн мафод бууга гаргаж тохиролцоогоо гүйцэтгэе. Хотод өглөө олъё. Хотод харамсалтайгаар аллаг гарч тоглогч номер 6-гийн сүүлийн 1 минут. Ихэд айлсан бодолтой байна да. Тэ. Тэгэхээр миний бодлоор намайг бодсон ихтэй тогш номер 9-ийг чекчүүл зүгээр юм болов гэж бодлоо. 9-ийг чеклсэн дээр баг. Тэгээд тогш номер 7 бас надад жоохон сэвтэй байсан. Тогш номер 10 надад иргэншээ санагдсан байхгүй юу? 10 гайгүй байсан. 9-ийг чеклсэн дээр 2 ягаад ч надад иргэншээ санагдсан юм аа. Гэрсэн ирэн. 4 бас дайжгүй байсан. Тогш номер 5-ын хувьд жоохон сэвтэй, жоохон тэгтээ юм их биш байгаа байхгүй юу? 7-гийн хувьд жоохон эвгүй санагдсан. 8 дээр ягаад ч нэг жоохон сэжиг яваад байгаа юм. Тэгтээ ер нь одоо эхний өдөр юмстай хинлүүч бохгүй бас жоохон эвгүй юм те. Ямар ч сан 3 аягүй сэвтэй байсан миний хувьд. 10 аягүй дайжгүй яг иргэн шиг байсан. 10 бол бараг бат иргэн баха. 2 бараг бат иргэн байх магадaltaй. Нэгийг гаргаж байгаа үйл нь жоохон мафлэг байгаадсэн шүү. Хүмүүс ярьж байгаа сонсож байгаад өөрийн талаар ярьж байгаад нэтрээ. За тэгээ амжилт баярлаа. Баярлалаа. Тэгснээр тоглогч номер 2-ыг 1 минут хийж эхэллээ.
За өглөөний мэнд. За иргэнлэг байна те. Би угаасаа иргэн байгаа хгүй ялцчихгүй. Тэгээ яг хөө чеклжүүл амар л да. Цагдаа чеклэр гэдэг бол үнэхэр зөв. Гэхдээ алж малдаад яхин те иргэн юм чин орой шүн цагдаа чеклжгүй. Тэгээд саяны эхний тойрог дээр нэг эхний өдөр ярьсан хүмүүсийг сонсоход бол нэг сэжигтэй юм бол анзаарэгдсангүй. Тэгтээ яг үнийг хэлэхэд сэжигтэй хүмүүсээ бас чеклжүүл зүгээр те ийсмэстэй. Тэгэнгүүтээ юу яачи 7-г би санал дэвшүүлчихье. Тоглогч номер 7 санал дэвшүүллээ. Тэгээд No. Юу? Тань 10 секунд үлдлээ. За баярлалаа би болохгүй нөө. Тоглогч номер 3. Тохионы хэлээр ер нь бол энэ хин юу яагаад гэсэн үг байхгүй юу? Тэгээ яагаад 2-ыг биш 7-ыг төвшүүлсэн бэ гэдээ асуусан байхгүй юу? Тийм. 2 жоохон сэжигтэй. Гэтэ яг үнэхээр яриан айгу цэвэрхэн яваад байгаа байхгүй юу? Тэгээ яг үйлдэл нь байгаа байдал нь л жоохон тэмэрхүү байгаад бол яг яриан бол амар цэвэрхэн яваад байгаа. Эсвэргээр тоглогч номер 4-ыг би яагаад ингэ тоглоод ерөөсөй ойлгохгүй байна. Өмнөх хүмүүст яг тоглоход айгу гой тийм өөртөө ихтэй сая яг барьцтай ч юм хэлээгүй зүгээр тэгсгээд өнгөрцөн. Тэгээ айгу олон хүмүүс яриа сонсноос гадна тэгээ дахиад 2 хүний мэдээд ярьсан болохоор өөрийнхөө болоосаа хуваагаад гээд яг биднэрт илэрхийлээд өгөөсэй гэж хүсмээр байна. Тоглогч номер 8-ыг ингийн иргэн байх магадaltaй гэж бодож байна. Тоглогч номер 9 бас үнэхээр чин сэтгэлээс ингээд цагаан талыг ялуулмаар байна. Одоо өөрөө чиглэх айгүй хүсэлтэй ингээд хэлсэн болохоор энэ бол тоглогч номер 9-ийг бол яг ч мэдэхгүй нэг тийм цагаан тал нь 90% магадaltaй л гэж би бодоод байна. Тоглогч номер 5-аас жоохон айж толно гэхдээ саяны яриа нь бол хангалттай ингийн иргэнлэг байсан. Гэтэ юу ч ярьж болно, ямар ч дураа яаж ч ярьж болно. Тийм болохоор одоохондоо этикет яриа бэрх байна. Тэгээд одоо энэ удаагаа өөрийнхөө яриан дээр сайн яриад өгөөсэй гэж хүсмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 4. Би ингийн ирэг авсан. Тэгээд хүн чинь камер харахаар сандраад дээ штэ. Тэгээд намайг арай алчихгүй байл үүдээ би яаж ч худлаа нь бас санал тийшээлээд иргэдээ бас нэмэр олоо явчих гэж бодож байна. Тэгээд хэсэгээ цагдаан чеклээд өгөрөө. Тэгээд өөр юу ярих вэ би? Би 3-ыг мав гэж бодож байна. 3 угаасаа шийдсэн үг юм чи маф авсан байх магадлал өндөр байх гэж би бодож байна. Тэгээ цагдаа 9 юм уу 3-аа чеклээд өгчээсээ. Тэгээ үлдснээ сайн мэдэхгүй байна уу баярлаа. Баярлалаа. Тоглогч номер 5. За. Тэгтээ олон хүн 7-ыг сэжилж чинь те. 6 гарахтаа ч ирсэн. Өөр 7 хин ярьлаа. 8 7-ыг бас ирсэндээ сэжилсэндээ. За бусад хүмүүс юм харахгүй. Тий. Тэгээ 3-таас бас өөрөө нэг тийм итгэж өгөхгүй байна. Тэгээ 2 нэгтээ 3-9 нь үнэлдэ 2 нэгтээ яриан дээрээ алдахгүй цэвэрхэн байгаа бол үнэн. Яг тийм сэжиглэх нэг тийм алдаа бол байхгүй байгаа. Гэтэ бас нэг тийм 100% бас итгэл төрүүлэх гэж бас байхгүй байгаа байхгүй юу. Тийм. Би өөрөө бас нөгөө нэг амар сайн мэдэхгүй байна л да. Яг энэ ингээ бат маф юм байна да гэл ингээ баримжаа олчдаг. Эсвэл энэ ингээ бат ингийн иргэн байна да гэсэн баримжаа олчдаг. Тийм юм байхгүй байгаа болохоор ингээ хүн болгон дээр ингээ жоохон төлбөрг хандаад байгаа байхгүй юу. Би өөрөө бол ингийн иргэн байгаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгвэл хүн болоо сэжиглэх юм байна л да. Бас ингээр ингээ харчуулаад сарчих юм байна л да. Бас ингээ илүү жоохон дараа чи өдрөө ингээ бас яриг нь дахиад сонсох хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээ 7 дээр маш их нөгөө нэг тийм маф гэж бодсон тийм юм ирээд байгаа болохоор 7-гийн яриаг өөрийг нь сонсомоор байна. Тэгсийг бас хүмүүсийн амар тийм чиглэл хүсэлтэй байгаа юм шиг байна. Тоглогч номер 5. Үгүй амар сайднаас ингэх юм байна. Надад тоглогч номер 2 болохоор саяны яриа амар гайгүй. Тоглогч номер 2 болохоор надад саяны яриа амар гайгүй. Ингийн иргэлэг санагдаж байгаа хгүй. Тэгэл зүгээр ингээ нэг эхний 2 өдрийн одоо саяны 2 өдрийн яриа штэ. Тэрэн дээрээ гарч ирчээ зүгээр би ингийн иргэн шүү гэдэг талаасаа ярьсан бохгүй. Тэгснээс энэ хүн ингээ мафчаар болохоор ихэвчлэн тэр маф байна. Ер нь бол ихэвчлэн тоглогч номер 8 руу амар дайлдаг юм байлээ л те. Тэгэхээр саяны яриа надад бол харин чилцгэргээрээ юм хангалттай өөрийгөө ингийн иргэн гэдгийг батлаад өгсөн юм шиг санагдлаа. Тэгээд ингээд яг 2-12 миний хувьд одоо гайгүй ингийн иргэн болоо явчлаа. Нэг бас одоо яриаг нь сонсоог байгаа ч гэсэн өмнөх өдрийнхөө яриан дээрээс надад нэгийг гайгүй ингийн иргэн байх гэж бодоод байна. Тэгээд одоо надад хамгийн сэжигтэй санагдж байгаа 2 тоглогчлоор тоглогч номер 3 болон тоглогч номер 8 байгаа даа байхгүй. Ягаад вэ гэхээр тоглогч номер 3 сая сэрснэ 8-9-2 ер нь гайгүй байхаа ингийн иргэн юм шиг байна. Энэ хоёр хүн чинь ингээд амар тийм ерөн сэжигтэй байхтай ямар ч дүр авсан нэг темпээр ярьж чаддаг хүмүүс байхад чи ингээ харснаа шууд ингийн иргэн бахаа гэсэн тавт итгэж битгээд тоглогч номер 3-ыг санал төвшүүлж байна. Тэгсэн 8 болохоор сая 7-г өгөхөд бүр ингээ амар аз жаргалтай суухгүй. За 8-ыг санал төвшүүлчихье. 3-ыг харагшаага нэг санал төвшүүл явчихыг 7 ингээд үхээд сэрсэн чинь 8 бүр инчээс амар аз жаргалтай. Таны цаг дуслаа. Тоглогч номер 8. За ямар ч байсан өөрийгөө маф гэдгийг барьж өгсөнд баярлалаа. Тоглогч номер 7-ыг санал төвшүүлж байна. Санал төвшигдсэн тийм. Тийм. 7 ингэдэг байхгүй юу? Ер нь угаасаа хурдтай ярьдаг.
Тэгээд ингээд бүр ингээд хурдлаад ирэхээр яг маф авцсан байдیں۔ Баттаараа над руу дайраад эхлэхээр бурдоо маф байдгийн хараарэ. Тий. За энэ дундаасаа ганц дөгч мэддэг хүн одоо энд л байгаа юм да. Яг намайг надаар дахил өргүүл. Тэгээ хамгийн энгийн иргэнлэг байгаа нь л энэ шүү. Баярлаа. Баярлаа. Тоглогч номер 9. За би бол хинтэн ч итгэхгүй байгаа. Альмаад ялангуяа бас итгэхгүй байгаа. Анхнаасаа 7-ыг сэзгэлж исэн. Сэжиг бол одоолтол байгаа. Гэхдээ би 2 дээр ягаад сая маф гэсэн тохиол цангаа үзүүлсэн бэ гэхээр ямар ч алга үндэслэгүй над руу ярьж ийснэ 9 одоо юу гэдэг маф байх боломжтой ингээд ийм байгаа гэж ярьж ийснэ ямар ч шалтгаан байхгүй 7 руу алъя гэсэн санал гаргацсан байхгүй. Тийм болохоор би 9 дээр 2 дээр амар хэрэгэлсэн. 7-гоо яагаад алах гээд байгаа юм бэ гэж тайлбар өгсөнгүүд сандрангуудаа өдөөс юу ч би ойлгохгүй ингээд паслцсан болохоор би тэрэн дээр бас амар хэрэгэлзээд байгаа. Тэгэхээр би зөвхөн 2-ыг алах саналыг шууд дэвшүүлж байна. 2 санал дэвшүүллээ. Тэгэхээр ер нь бол ойлгомжтой би бол 2 дээр бол угаасаа гаднах байдлаасаа бол мафн ч юм уу энгиргэн ч юм мэдэгддэггүй. Тэгэхээр цагдаа намайг чекэлсэн байх гэдгийг бол би найдаж байгаа. Итгэж байгаа цагдаа нас өмөрөөсэй гэж би хүсэж байна. Намайг дагаасаа гэж хүсэж байна. 2 юм уу 7 бол угаасаа маф байгаа. Би энэ хоёрыг хоорондоо яриад нэгийг гаргах гээд байна л гэж бодож байгаа. Яг тэгэхээр буцангуудаа шууд өөрийг нь халъя гэдэг өнгөт хоёрыг шууд өмөр өдөх жоохгүй. Би чамайг энгир ингэж бодож байгаа. Тэгэхээр 2 маф нэгийг л явуулах гээд байна гэж би харж байгаа. Баярлалаа. Тоглогч номер 10. За миний бодлоор болохоор сэжиглэж байгаа нь бас 2 байна. 9 тэгээд 8 ч гэсэн юм эргэлзээтэй байлаа. Тэгээд би яагаад 2 9 2-ыг гэж бодсон бэ гэхээр энэ хоёрын нэг нь цагдаа эсвэл нэг нь хулгайч баг. Тэгээд нөгөө би эхнийх дээр 2 юм уу 9-ийг чеклж ярэ гэсэн. Тэгээд чеклсэн болохоор 9 болвол ялангуяа 9-ийг чеклж ярэ гэж 9 дээр хэн санал өглөө. Тэгээд ямар ч 9 дээр санал ирсэн 2 дээр санал ирсэн болохоор би тэр чеклсэн цагдаа нь санал өгж байгаа гэж би бодоод тэгээд 7-аг бас тийм юу 7 дээр бас бишэклэр гэж хэлээгүй лөө. За ямар ч 2 9 дээр би чеклэрэ гэж хэлээд тэгээд чеклсэн учраас санал ирсэн байх гэж би бодож байна. Тийм учраас энэ хоёрын нэг нь байх магадлал их баг. Тэгээд 4-ыг болохоор бас нөгөө нэг түрүүн би юу ярих уу гэснэ 3-ыг санал тавьчих гээд амар хурдан нэг тийм ямар ч үнэлэхгүйгээр шууд бодохгүйгээр баг шууд 3 руу буцсан болохоор мэдэхгүй байна. За нэг тийм л. Тоглогч номер 1. За хотод орой минь төргий. Тэгээд 2-ын яриа бас нэг жоохон асуудалтай санагдсан. Альмагийн яриа тоглогч номер 8-ын яриа бас жоохон асуудалтай санагдсан. Тэгээд 7-гийн нэг өчтөрийн темпнээс нэг тийм хурдлаад байгаа юм нэг ажиллахгүй л баг шиг надад бол тэгээд санагдаж байна. Тэгээд яг хаа өмнөх тоглолтууд дээр илүү хурдан болоод ирэхээр жоохон асуудалтай байдаг гэж магадгүй. Гэхдээ яг тэрэн дээр дөрөөлөд гээд гарч ирж байгаа байдал нь бол тоглогч 8-ийн хувьд нэлээд асуудалтай юм шиг санагдлаа. За тэгээд тоглогч номер бас 3 бас жоохон эргэлзээтэй санагдаж байгаа. Яг ямар үйл гарах нь те өнөө шөнийн байдлаас харъя ажиллая гэж бодож байна. Тэгээ миний хувьд санал төвшөлөх хүн алга. Одоо байгаа хүмүүс дээр нь саналаа өгнө. За баярлаа. Баярлаа. Хотод санал хураалт 7 8 2 7 8 2 гэж өгдөнө. Тоглогч номер 7 1 2 3 2 санал. Тоглогч номер 8 1 2 3 1 санал. Ингэснээр хотын ихэнх саналыг тоглогч номер 2 авч таны сүүлийн 1 минут явлаа. Оо яана. Энгийн иргэн байлаа. Би яагаад 7 санал болгосон гэхээр хүмүүс сэжиглээд байсан учраас бас юу яг гэж бодохгүй юу? Сэжиглэж байгаа хүмүүс нь яриан дундаас одоо юу гэдэг чинь шийдвэрээ гаргаад ч юм уу асуулгасаа гэж бодохгүй өдрийн цагаар сэжигтэй байгаа хүмүүсээ. Тэгээд энгийн иргэн атлаа маш буруу тоглолцох шиг боллоо. Цагаан талтаа уучлалүсээ. Тэгээд сэжиг төрүүлсэн бол уучлаарай. Энгийн иргэн яг яаж энгийн иргэнлэг байхаагаа би яасан мэддгүй маа. Маф болчгороо энгийн иргэн шиг байж чадаад байдаг байхгүй юу? Тэгээд энгийн иргэн байлаа. Цагаан талтаа амжилт хүсье. Баяртай. Баярлаа. Ингэснээр хотод шин олъё. Энэ үед зөвхөн мафууд буугаа гаргаж тохиролцоогоо гүйцэтгэе. Хотод өглөө олъё. Хотод харамсалтайгаар алга гарч тоглогч номер 9-ийн сүүлийн 1 минут явлаа. За тэгээд жоохон аимхал маф байна. Үнэхээр аимхай маф байна. Өөр юу хэлэх вэ?
За нэг маф нь бол би өгсөн гэдэгт итгэлтэй байгаа. 2 номер би маф гэж бодож исэн. Зөрөөд би 7-г шууд 2 руу үжсэн болоо 3 руу бухаж байгаа нь бол нэг ясандаа би 2 3 7 3-3-ыг нь маф гэж бодож байгаа. Энэ бол рисктэй. 7 болохоор шууд бас шалтгаангүйгээр 3 руу бухаад эхэлж байгаа. Тэгээд хоорондоо нэгээл алж байгаа л мафууд гэж анханасаа бодож исэн. Би буруу бодсон байж магадгүй. Хинтэн ч битгий итгээрээ. Хин ч энгийн иргэн биш. Хинж маф цагдаа биш шүү. Бүгдээрээ дор бүрнээ ухаантай нэгнийхээ үйлдэлийг харж тоглоорой. Бүгд нь амжилт хүсье. Цагаан тал нэг удаа хожоосоо гэж би хүсэж байна. Цагдаадаа хэлэхэд цагдаагийн тоглолт ерөөсөө гарч ирэхгүй байна. Ерөөсөө цагдаа муу тоглоод байна шүү. Жохон анхааралтай хүчтэй тоглоорой. Арваа баярлаа. Баярлалаа. Ингэснээр хотод 3-аас эхлээд явлаа. 3 дээр суудсан. Тэгээ одоо надад ингээд суулын давуу тал гарахгүй болохоор эрт гарч ирсэн дээр явах гэж бодож байна. Тэгээд тоглогч намайг 9-ийг чексэн чинь ингээд юм байсан. Сайн 8-ыг чексэн 8 ах байсан. 8-аас санал төвшүүлж байна. Тэгээд ийм байхгүй юу? Одоо ерөөсөө гарч ирэхгүй бол надад ерөөсөө суулын давуу байхгүй болохоор би шууд бухуудаад өгөх боломжтой. Тэгээд өөр цагтаа гараад ирэх юм бол одоо тэр цагтаа төрүүлж алаа дараа намайг алах ч юм уу те. 2 цагтаа аалж ингэж тоглож эртгэн шиг тэгэж авахгүй бол сүүлд амар хэцүү юм үлдэх байх гэж бодож байна. Тэгээ одоо яг өнөөдөр хэний санал төвшүүлэхээ 8 санал төвшүүлснээс гадна хэний чеклэхээр юусэн мэдэхгүй байна. Тэгээ тоглогч намайг нэг маф байх магадaltaй гэж би бодож байна. Тэгээд нэг яг нэг юмас амар санаа зовж байгаа нь болохоор энэ ингээ хуучин тоглолтог өмнөх тоглолтын дээр сайн тоглолцсон юм чинь одоо энэ удаад энэ хүн итгэхгүй ч гэдэг юм уу те тиймэрхүү юм битээ байгаасаа гэж бодож байна. Тэгээд айгу ганцаардаа тэ яг ингээ санал нэгдээд ингээ санал өгчих хүн байхгүй болохоор тэгээд мафуудыг олоолаа олохлоор бас юу гэж бухахыг мэдэхгүй байна. Одоо эхний цорыг ингээл усаад ингээд нэг дээр ирэхэд суулын давуу тал айгу хочно. Тийм учраас тэгээд сайн бодож тоглоорой баярлаа. Баярлалаа. Тоглогч номер 4. Би 3-ыг цагдаа итгэхэд нь итгэжлээ. Та итгэж байна уу? Яагаад вэ гэж юм? Цагдаа ах уу? Өөс цагдаа. Би бас 8-ыг угсаа шийдэлж гин гэж хэлсэн шүү дээ. 8 угсаа амар сэжигтэй байна уу? Тэгээд өнөөдөр уус сэжигтэй хамч эхлээд 8-аа алж идэх үү? Тэс баярлаа. Баярлалаа. Тоглогч номер 5. За долоолоо болцсон байна. Тэгээ 3 маф нь бол байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр бүгдээр яг санал нэгдэжиж 4 одоо ингээр нэг хүн дээр санал нэгдэжиж бүгдээр ингээд алахгүй болохгүй байна. Нэг цагдаа юм шүү дээ те. 3 маф юм уу те. Өөр хэнийг чек гэсэн. 8 чек гэсэн юм уу? 8 юу юм? Ингээрэн те. Угаас 8 ингээрэн байж таарал да. За одоо тэр ямар ч бүгдээр 1 3 2-ыг айл нэг нь өнөөдөр алхна шүү дээ. Би 3-ыг санал төвшүүлж байна. 3 санал төвшүүллээ. Тэгээ цаашаа 1 санал төвшүүлэх хаа. Тэг юу байна? Би нэг тэтгээд байгаа байхгүй. Нэг болохоор эхний өдрөөс ахуулаад сэрэлтийн байдлаас нь ахуулаад ер нь итгэжсэн. Тэгээ 10 ярианд хүртэл амар давгүй болоод байсан байхгүй юу. Тэгээ 1 12-т би итгэжсэн. Тэгээ номууд ч бас өмнөх өдөр ярианд 2 айгуу давгүй цэвэрхэн ярьсан гэдэг бүр хэлсэн шүү дээ. Тэгээ номууд ч нэг тийм итгэхгүй байсан болохоор доогч нам 7 4 санал өгсөн байхгүй юу. Тэгээ 1 12-т итгэж байгаа болохоор би тоогч нам баг 3 дээр саналаа өгөх хаа. Гэтэ үүдээс нэгийнхэн яриаг сонсъё тийм байна. Тэгээ ингээрэгт нь одоо зөвөн дээрээ саналаа өгөхгүй болоход хартал яллаа манайхаа. Тэгээ бас нөгөө нэг Үгүй тэгтээ бацаа чи ингээд маф авчаад ингэж яриад байгаа юм уу эсвэл үнэхээр юм манарцын ингийн иргэн байгаа юм би өчигдөр хоёрын чи ингийн иргэн байна гэж яриа үсттэй тэгжих чи юу номоожинд итгэхгүй ингээ алц юм юу яриад байгаа би тэгтээ ингээд амар гой зүн бэлэг мэлэгтэй болцсон юм биш үү гэж тоглогч номер 8-ыг ингээ зүгээр яг би шууд тэгэж амар мафч гэж бодоогүй л дээ зүгээр л яг 6-аг өгчээд сэрэгтэн энэчнээс амар аз жаргалтай нарахгүй инээцээ сууж исэн болохоор энэ хүн маф байх магадлал айгүй өндөр юм байна да гэж бодсон байхгүй тэгээ зүгээр ингээ суугаад байгаа нэг худлаа ингээ бие бариад тэгээ маф болцохоор тэр сандарлаа байхгүй болох гэдэг юм шиг санагдсан тэгээ тоглогч номер 3-ыг болохоор би өчигдөр бухсан гэдэг байгаа шүү дээ. Би болохоор 3-ыг нөгөө 8-ыг ингийн иргэн байна энэ төргээ шууд яриад тахаар нь энчээч яг нэг худлаа амир дүр мэдээд байгаа юм шиг санагдсан чинь цагтаа байсан юм биш үү те. Тэгээ тэгвэл өнөөдөр миний хувьд болохоор үе ингэчүүл яа дээ 8-ыг хаалаад 1 3 2-ыг ойлонгийн үлдээгээд маргаа шинж эксийг харъя л да. Үгүй тэр чин зүв биз дээ. Угаасаа ингэчээж айл талаас нь нэг хүн өгч байгаа юм тий. Бодоод үзэлтэй. Эний чинь ингээд тэнцээ чи мафка хэлцэн тэр хүн чинь энэ ингийн иргэн гэж хэлчихээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хоёр талаас нэг хүн өгч таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг үлдээж гад маргааш хэнийг чеклэхийг харсан зүв байхгүй юу? За би юун төрөн тоглогч номер 3-т маш том баяр хүргэмээр байна. Маш гайхалтай жүжиглэх юм байна. Баярлаа. Өчтөө. За тэгээд яг тэгэхээр би ингийн иргэн ухраас намайг шалгаад мафгүй яах вэ өчнөө одоо хүмүүс маф гэж сэжгэлсэн чинь тэрэн дээр нь дөрөөлөд цагдаа болоод маф гэд ингийн иргэнийг алах гэж байгаа байхгүй юу? Уучлаарай. Би ярьж байна. Нэг цаг. Тэгээд нэг юм цагдаа чинь юм байна шүү. Би одоо угаасаа тахилаар явж магадгүй 3 7 2 хоорондоо бухалцаад байна. 2 маф чинь 3 7 шүү. 3 7 окей. За тэгээд 4 минь манараа тавь. Хэрвээ би чамааг бол ингийн иргэн байх гэж бодож байгаа.
За энэ хоёрыг мэдэхгүй байна. Тэгээд өөрсдөө л мэдцгээ тий. Баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 10. Ямар амар. Миний бодлоор тэгтээ нөгөө нэг 1-5-8-3 бол амар бүр би нэгэ өмөрчлээ ямар ч байсан. Тойроод. Тэгээд 3-ыг бол би цагдаа гэдэгт баг итгэж байна. Тэгээд түрүүн болохоор санал 8 дээр гарлаа. Тэгээд би бол 8-ыг болвол юу гэж бодож байна. Тэр бүр илт 1-5-8 шүү. 1-5-8 бол илт бүр өөрсдөө өмөрж байна. Тэгэхээр бол би бол 8 дээр санал өгнө л гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Тоглогч номер 1. За баярлалаа. Тэгээд түрүүчийн өглөө дээр бас яг цагдаа гэдэг хэлий гэж бодож байсан анхны өглөө. Гэхдээ яагаад хилээгүй шалтгаан гэх юм бол хин нэгэн хурам цагдаа гарч хүлээж исэн. За тэгээд цагдаа гэдэг батлаад хамгийн түрүүнд 2 болон 9-2-ыг чеклэх бодолтой байж байгаад би 9-ыг чеклсэн. 9 бол энгийн иргэн байж байгаад харамсалтай гарсан. Тэгээд дараа нь хамгийн эрсдэлтэй хүн болох альмагаа чеклсэн. Яагаад альмаг чеклсэн бэ гэхээр би өмнө өдрийн яриан дээр бас альмаг сэжилж байгаа тухайга ярьсан. Тэгэхээр илүү бодиттой байхын тулд нэг тайлбар өгж байгаа шүү. За хамгийн асуудалтай байгаа юм бол угаасаа 3 номер бол маффит нь бол тодорхой олчлаа. Магадгүй бүр дон маф байж магадгүй юм байна. Асуудалтай. Тэгэхээр би бол 3-ыг заавал киклэрээ. Тэгээ одоо 2 номер бол бас юутай мап байсан баг гарсан баг. Тэгэхээр 2 мап байна гэсэн үг. Тэгэхээр 3-ыг ажлын алчи ядаж. Тийм. За баярлалаа. Баярлалаа. Хотод санал хураалт 8 3 8 3 гэж явагдана. Гар ургаа доош нь тоглогч номер 1 санал гавлаа. Тоглогч номер 8 1 2 3 4 санал. Ингэснээр хотын дийлэг санал тоглогч номер 8 дээр очиж сүүлийн 1 минут явлаа. За баярлалаа. Харин тал ямар ч байсан ялчих шиг боллоо. Нүрэнд нь баясал тодроод эхэллээ. Тэгээд тархиа агуулгасан иргэд минь цагдаа минь жинхэнэ цагдаа минь гэдэг тэгээд хичээгээд байж тээ. За тэгээ баярлалаа. Баярлалаа. Ингэснээр хотод хат ялсан. Yes. Нэг амар. Өөр талаа гэж би хэлээд тест. Чи аль